Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Интим фитнес сургалтынхаа талаарх мэдээллийг та хэдийдээ илүү дэлгэрэнгүй хүргэе гэж бодлоо. За миний би анх 2019 онд бол интим фитнесийн альпес нэрхийг аваад Монголд зааж эхэлсэн. Багш маань болохоор 28 жилийн туршлагатай дэлхийн Гиннес рекордыг эвдсэн нууц булчингаараа 14 кг-ыг хүргэдэг Татьяна Кожевникова гэдэг багш байгаа. За тэгэхээр интим фитнесийн талаар ойлголтгүй хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энийг илүү гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Интим фитнес гэдэг маань болохоор эмэгтэйчүүдэд зориулсан тусгай дасгал болон массажны цуглуулга байна. Тэгэхээр бид нар эдгээрийг тогтмол хийснээрээ эрүүл эрсдэлгүй аргаар эмэгтэйчүүдийн асуудлуудыг бүрэн арилгах боломжтой байна. Арцгийн яргалын булчингаа бид нар дасгалжуулснараа бас гайхалтай нэгэн давуу талыг өөртөө бий болгодог. Тэр нь юу вэ гэхээр бид нар эмэгтэйлэг энерги сэргийх боломжтой байдаг. За амьдралын хамгийн чухал хэсэг болох одоо суурь хүрдний энерги болон бэлгийн энерги хөдөөдөө бид нар сэргээж өгснөөрөө стресс бухимдлыг бас өөрөө тайлах чадварт суралцдаг. Бэлгийн энергийн хувьд ч юм уу эсвэл одоо эмэгтэйлэг энергийн хувьд бол уналттай хүмүүс яадаг вэ гэхээр маш их стресстэй, бухимдалтай, өөрийгөө удирдах хянах чадвар нь буураад эхэлсэн байдаг. Дээрэс нь ингээд бусдыг өөртөө татах чадвар муутай, сөрөг хандлагатай болсон байдаг. Эмэгтэйлэг энерги маань ингээд сэргээд ирэхлээр хүн дотроосоо маш гоё эрч хүчтэй, аз жаргалтай, гэрэлтсэн, бусдаа маш гоё эерэг хандлагыг төрүүлсэн тийм гайхалтай хүн болдог. Энэ сургалтын бас нэг зорилго бол эмэгтэйлэг энергийг сэргээж өгөх энэ зорилготой байгаа. За нэг хэсэг хүмүүс маань болохоор манай сургалтанд сэтгэл зүйн асуудлаар шийдвэрлэх гэж бас оролцдог. Одоо жишээл олон жилийн хугацаанд бол хоригдлогдсон стресс, гомдол, айцаа даван тулахын тулд бид нар бас энэ арц яргалын булчинг дасгалжуулж энэ хэсгийн энерги сайхан сэргээж өгснөөрөө бас айц, бухимдал, стрессээс маш ангижрах боломжийг бид нар бүрдүүлдэг. Яг хичээлийн явцад бол эдгээртэй холбоотой энэ одоо сөрөг зүйлүүдийг даван тулах дадлуудыг бас оруулж өгдөгөрөө онцлогтой байгаа. Манай сургалтанд оролцож байгаа маш олон эмэгтэйчүүд бол шээс тусагнал, давсаг сулралаа арилгах гэж, эмчлэх гэж оролцдог. Жишээлбэл давсаг маань одоо олон жил одоо хэвлийн тархалтаа явах тийм ээ. Эсвэл буруу зуршилтай байх гэд олон зүйлүүдээс хамаарч одоо давсаг сулрал үүсдэг. За магадгүй угаасаа ингээд жил явахын хэрээр, нас явахын хэрээр булчин маань өөрчлөгдөж хэвийн байдлаа алдаад ирэхээр мэдээж бас шээс тусагнах, давсгаа барьж чадах болох энэ байдлууд бас үүсэж байгаа. Тэгэхээр хэрэв бид нар ингээд хагалгаанд орчих гэж үү амрын бодоо те. За газ ингээд асуудлаа шийдъя гэд. Тэгэх юм бол энэ маань дахиад энэ үйл явдлаа дахин давтах шаардлага бий болдог. Тэгэхээр бид нар ямар нэгэн месийн арга хэрэглэхгүйгээр эрүүл эрсэлгүй аргаар энэ давсаг сулрал шээс одоо задгаарлаа эмчлэх боломж байгаа. Та магадгүй тууштай хичээлээд үзэхэд 1-2 сарын дараа бол үнэхээр гайхалтай өөрчлөлт үр дүнг мэдэрсэн байх болно. Энэ сургалтанд бол өчнөө хүн оролцсон. Олон хүн асуудлаас ангижраад байнгын одоо ариун цэвэр хэрэгэл зүүж явж байсан бол энэ байдлаасаа гарцсан үнэхээр их талархаж байна. Ийм сайхан сургалтыг ингэж оруулсан одоо та бүхэндээ баярлалаа гэж гоё урмын үгүүдийг бас явуулсан байт юм аа. Тэгэхээр та хэд маань үнэхээр одоо эрүүл аргаар өөртөө одоо хөрөнгө оруулалт хийя. Эмэгтэйчүүдийн асуудлаасаа салъя. Олон төрлийн одоо өөрт байгаа юм стресс бухимдалаасаа бас ангижрээ. Шээс тусагнал одоо давсаг сулралын асуудлуудаа бүрэн эдгэе гэж хүсэх юм бол манай сургалтыг зориорой гэж бас хүсмээр байна. Төвчний үйл ажиллагааг сайжруулах, сарын тэмдгийн одоо мөчлөг алдагддаг, биений эмх зовиртой ирдэг хүмүүст бол энэ сургалт маань бас их тустай. Яг тэр тогтмол хийснээрээ бид нар эдгээр зовироос одоо эрүүл аргаар бас ангижрах боломжтой байгаа. Биений эм тогтворжоод ирэхлээр сэтгэл санаа дагаад тэнцвэртэй болж эхэлдэг. Дараагийн хамгийн бас нэг чухал асуудлын нэг бол бидний эмэгтэйчүүдийн нууц булчингийн сулрал. За таашаал мэдрэхгүй байх. Бас дээрээс нь умаа амжилт юм. Тэгэхээр бид нар энэхүү дасгалуудыг тогтмол массажтай хослуулж хийснээрээ умаа үнэлтийг маш сайн арилгадаг, өдрөөний хувир ашиглыг маш сайн багасгаж өгдөг. Дээрээс нь гэр бүл хосын харилцааны хувьд бол гоё өндөр түвшинд хүрэх боломжтой байгаа гэсэн. Интим фитнесийн бас нэг гайхамшиг нь болохоор цэвэршилтэд тэмцэх, цэвэршилтийн хүнд шинж тэмдгүүдийг давхад тусалдаг. Одоо шиглээд эмэгтэйчүүд ихэнх нь цэвэршихээрээ заавал ямар нэгэн эм уух хэрэгтэй юм шиг ойлгож гормоны хүчтэй эмнүүдийг ууснараа улам сэтгэл санааны тавгүй байдалд орж идэг. Тэгэхээр интим фитнес сургалтыг та тогтмол хийх юм бол энэ цэвэршилтийн хэцүү мэдрэмжүүд, хитрхи халах, хитрхи даарах, сэтгэл санаа хитрхи доголдох байдлуудыг маш гоё даван туулж эрүүл аргаар цэвэршилтэд аз жаргалтаар даван тулах боломжтой. За магадгүй хитрхи эрт цэвэршихээс бас хамгаалж энэхүү дасгалыг хийдэг байгаа. Интим фитнес дасгалыг бид нар бас тогтмол хийснээрээ төрөлтөнд бэлгэх
төрсний дараа нөхөн сэргэх боломжтой байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн маань 80-90% төрсний дараа сэтгэл хямралд өртдөг тийм ээ. Яаж арт гэрлийн булчингаа дасгалжуулж буцааж хэвэнд хурдан хэвэндээ орох аргаа мэддэггүй. Дээрэс нь энэ хямралаасаа болоод янз бүрийн эм гормон ууснараа улам гормоны тэнцвэрт байдлаа алдаж эхэлдэг. Тэгэхээр бид нар энэхүү дасгалыг тогтмол хийснээр энэ байдлаас бүрэн ангижирч төрсний дараа нөхөн сэргэх боломжийг бий болгоно гэсэн үг. Мөн манай сургалтанд олгож байгаа бас нэг гайхалтай давуу тал нь юу гэхээр бид нар 7 хоног болгоно зүүмээр уулздаг. Тэгээд зүүмээрээ уулзахаараа бид нар яаж даажралтай болох уу, хэрхэн стрессээ даван туулах уу, дээрэс нь сэтгэл зүйн байдлаа хэрхэн дээрдүүлэх үү гэд олон гоё сэдвүүдээр ярилцаж нэг нэгэндээ гоё урам зориг өгдөг. Сургалтанд хамрагдсан хүмүүсийн маань бас хамгийн дуртай гоё хэсэг нь бол зүүм уулзалт байдаг байгаа. Өмнө орсон хүмүүс маань энэ хичээлийг аваад өөрийгөө маш гоё дайчилдаг болсон. Стрессээ даван туулсан ийм гоё үр дүнгууд гарлаа багшаа гэд маш талархалтайгаар хүлээж авсан байдаг.